Аль ч улс орны ирээдүйн тухайн улс орны хүүхэд залуучуудтай салшгүй холбоотой. Тийм учраас шилдэг залуучуудын төлөөлөл болсон тэтгэлэг хөтөлбөрийн эзэд шинэ Монголын залуу үе та хязгааргүй өндөрт дүүлнэсээрээ бүргэд өндөрт нисгтээ илүү их тийм алсыг хардаг гэдэг. Тэгээ Монгол улсын ирээдүйг илүү их гоёор тодоор бичгийг хүсье. Тэгээ та бүхэнтэй Монгол улсын засгийн газар эрг холбоотой байж Монгол улсын цоошин 30 жилийг хамтдаа эхлүүлэхийн төлөө иргэнийхээ хувьд чадах бүх зүйлээ хийж хамтран ажиллахыг уриалж байна. Амжилт хүсье. Оксфордын их сургуульд магистрийн сургалтанд явах гэж байгаа. Ерөнхий сайдын нэрэмжтийн тэтгэлэг маань одоо анх удаа энэ жилээс эхлээд дэлхийн нэр хүндтэй их сургуулиудад тэнцсэн оюутнуудад ингээд тэтгэлэг өгөх болсон бол туйлын таатай байна. Ур чадвар өндөртэй, мэдлэгтэй оюутнууд маань дэлхийн шилдэг сургуулиуд орж чаддаг ч гэсэн тэр болгоом тэтгэлэг авч чаддаггүй. Тэгээд ямар ч хэсэг энэ оюутнуудыгаа дэмжиж дэлхийн хэмжээний өндөр боловсролчин бэлтгэж байгаа туйл их баяртай байна. Ерөнхий сайдын нэрэмж тэтгэлгээр би Харвардын их сургууль сурахаар болсон байгаа. Өнгөрсөн 2021 оны хавар болохоор анх бол Харвардд бол тэнцсэн. Хэдийгээр тэнцэнд байсан ч гэсэн сургалтын төлбөрөөр боломжгүй байсан болохоор нэг жилээр орох хугацааг болохоор хойшлуулсан байгаа. Энэ тэтгэлэг яг энэ жил олдож байгаа миний бодлохоор амар азтай хэрэг гэж бодож байгаа. Энэ тэтгэлэг байгаагүй бол би бол арай бага ранктай сургуулиуд ч юм уу өөр боломжуудыг хайгаад явах байх гэж бодож байна. Тэгэхээр яг энэ цаг үед зөв мөчтэй энэ тэтгэлэг зарлагдсанд бол маш их баяртай. Улсын ерөнхий сайдын энэ жилийн тэтгэлгийг бид нар зарлахдаа түрүү ерөнхий сайдын хэлсэн эдийн засгийн аж үйлдвэрийн 6 одоо сэргэлтийн салбарт хэрэгцээтэй байгаа залуучуудын донд бид нар зарласан. Тэтгэлэг өөрөө хоёр, нэг нь дотоодын ихтэй сургуульд тэнцэх, нөгөөх нь гадаадын. Шалгаруулалт бол айгүй зөв явагдсан. Дээрээс нөгөө нэг бүртгүүлж ойлгомжтой энгийн байсан сургалтайгаа тэтгэлгийг ингээд авснараа цаашаагаа одоо ингээд сурч хөгжих маань ч гэсэн илүү юм төлөвлөс болохоор болж өгсөн гэж бодож байгаа. Эдинбургийн сургуульд олон улсын хөгжил судлаар тэтгэлэг аваад одоо ингээд явах гэж байна. Гадаадад одоо суралцж байгаа оюутнуудын хувьд бол маш өндөр зардалтай, маш өндөр төлбөртэй байдаг. Ялангуяа бол бид нар олон улсын их сургуульд одоо ингээд сурж байгаа тохиолдолд бол бүх дэлхийд одоо оюутнуудтай өсөдөх шаардлагатай болдог. Гэтэл яг энэ бол Монгол оюутан зориулж байгаа тэтгэлэг учраас ерөнхий сайдын тэтгэлэг бол бидэнд асар их том боломжийг олгож байна. Тэтгэлгийн мэдээллийг сургуулийн арга зүйч авсан. Шалгаруулалт нь бол журмын дагуу үнэн зөв болж өнгөрсөн. Тэгээд энэхүү тэтгэлэг авсандаа баяртай байна. Залуу үе хүүхэд багчууд дүүнертэй хандж хэлэхэд Монгол улсын ирээдүйг бид нэр тодорхойлно. Та бидний ирээдүйг гэрэлтэй байгаа шүү. Хамтдаа их орноо хөгжүүлцгээе. Монгол улсын төлөө зүтгэе.